Гадаадаас орж байгаа импортын гутал 200 мянга 100 мянга гэж яхад тэрийг авахгүй Монголын үйлдвэрч байгаа гутлыг л авна шүү дээ. Тэгэхээр ийм зохицуултын юм их сайн хийж өгөхгүй бол ерөөсөө болдгоо. Жижиг дунд үйлдвэрч өөрөө их бас тийм одоо Монголд яваад байгаа энэ жижиг үйлдвэрч чинь бас яг үндсэн жижиг дунд үйлдвэрийн статусыг хангацдаггүй байгаа шүү дээ. Энд чинь өөрөө ямар үйлдвэрээ дөхөр одоо хятад нөөдө 500 хүртэл ажиллах хэвээр одоо хичнээн тэрбум төгрөгийн юаны одоо өртөгтэй тийм үйлдвэр жижиг үйлдвэргээл явж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол нөөдөр ямар зах зээлтэй байлээ те бид нөөдөр ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг билээ гэдэг олон асуудал байна. Манай улсад өөрт нь бас тийм стандарт байна уу? Тухайлбал одоо те энэ олон жижиг дунд үйлдвэрүүд хоорондоо одоо хэр өсөж чадж байна. Хэрэглэгч тэднийг өсгөхийн тулд те хэр одоо тухайлбал хяналт тавьдаг хийгээд хэрэглэгчийн өөрийнх нь одоо бас ойлголт мэдлэг бас хэр байдаг юм бол бид гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр сая тэр нэг жижиг дунд үйлдвэрлэл эхэлдэг хүн би утсаа хүртэл те гаднаас урдаас авдаг гэж байгаа байхгүй. Тэгээд таавчиг ойдөг юм байна л да. Гэх чинь ийм олон жижиг үйлдвэрүүд байгаад гар үйлдвэрүүд байгаад байдаг байхгүй. Үнэхээр ийм жижиг гар үйлдвэрүүд дөө энэ зүгээр жижигхэн аж ахуй нэгж үйлдвэр энийг цаашаа үндэсний хэмжээнд болгож авч явах хэрэгтэй юу үгүй юу гэдэг дээр ялгаа байгаа шиг байна. Тийм үү? Та тухайлбал хэрэглэгчийн тэгээ судалгаа хийсэн гэж би за энэ болохоор саяны нөгөө яриатай холбоотой хобби бас нэг өөрөө саналыг хэлчихэл дээ хүмүүс ингэ ярьж байна. Тэгэхээр нэг талаас болохоор миний хувьд бол яг байр суурийн хувьд л гэж бодож байна. Зохицуулалт нь бол хэд их вэ нэгдүгээрт бол харж байна. Манайх дэндүү их зохицуулж байгаа учраас өнөөдөр бол байдлын байдалтай байна л гэж би бол тэгж боддог. Зохицуулахтаа бол яах вэ гэхээр зохицуулалт нь өөрөө үр ашигтай биш, буруу болоод идэх юм лөө гэж ингэж бодож байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд хичнээн төгрөг зарцуулж байна. Тийм үү? Хичнээн жил өнөөдөр дэмжиж ирэв. Яагаад болохгүй вэ? Зохицуулалт дутснаас болоод энэ үү, хитэрснээс болоод энэ үү. Тэгэхээр одоо бол тийм асуултууд асууж эхлэх цаг нь болсон юм шиг санагдаж байгаа байхгүй. Бүх юмыг юу гэдэг нь улсын бодлогоор, улсын зохицуулалтаар, улсын төлөвлөгөөгөөр ингээд сайхан болгож болох юм шиг бол нилээд бас эдийн засгч тэгж нилээд хүмүүс бас тэгж боддоод байх шиг байдгийн. Тэг миний хувьд бол энэ дээр жоохон санал зөрүүтэй байна л да. Юу гэхээр зохицуулалт сайн зохицуулагч юм зохицуулбал бас сайн үр дүнд хүрэх магадлал ихтэй. Таархан зохицуулагч байгаа үед бол аль болох яах хэрэгтэй вэ гэхээр нэг оролцуулахгүй байх нь бол харин ч одоо илүү сайн үр дүн авчрах талтай л да. Тэг ялангуяа жишээ нь импортыг их ярьж байна л да тийм ээ их юм импортлоод байна. Тэгээд манай маш их одоо хэмжээний доллар гадагшаа урсаад байна гэдэг ингэж байна. Энэ ч бас нэг талаас зөвлөх ах л да. Гэхдээ миний хувьд бол жишээлх юм бол тэр импортлоод байгаа бүтээгдэхүүнүүд чинь арт талд нь 2 сая гаруй 3 сая орчим хэрэглэгчид өөрсдөө байж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бас тэр импортлж байгаа хямдхан бүтээгдэхүүнээс бол яаж байгаа үр ашгийг хүртэж байгаа. Зөвхөн хямдтай биш импортын сайн чанарын бүтээгдэхүүн үнэхээр манад үйлдвэрлэж байгаас илүү чанартай бол яагаад хэрэглэгчийн үед би илүү хэрэглэж болохгүй гэж. Тэгэхээр хамгаалаад ахаар үйлдвэрлэл заримдаа сайжрах юм шиг логикийн хувьд харахаар жишээлх юм бол хичнээн л их хамгаална уу төдий чинь манай улсын одоо үйлдвэрлэгчд маань илүү сайжраад ингээ хамгаалтанд ор өсөх юм шиг тийм үр дүн хүлээгдэж байна л да. Гэхдээ практикт жишээлх юм бол импортын юм хамгаалтын бодлогын дор үйлдвэрлэл нь хөгжөө сайжирсан улс орны жишээ бол бас маш ховор байдаг. Харин ч яадгүй хэр эсэргээр нөгөө дотоодын үйлдвэрлэгчид нь улам бүр хамгаалтынхаа ард одоо суух сонирхолтой улам бүр тэр чиглэлээр улс төрчдийг лоббиддаг ийм одоо хандлага бас хамгаалах нь бол байдаг л да. Тэгэхээр альва бодлого зохицуулалт бол хоёр талтай тийм ээ сайн муу үр дүн аль нь гарах талтай. Тэгэхээр зэрэг аль нь манад илүү магадлалтай вэ гэдгийг харж бодлого зохицуулмаар юм шиг санагдаж байгаа юм л да. Тэгэхээр өрсөлдөөнийг хамгийн сайн одоо зохицуулагч бол юу гэхээр өрсөлдөөн гэж би бол харж байна. Тэгэхээр хэдий чинээ сайн өрсөлдөнө үү, хэдий чинээ импортынхаа бүтээгдэхүүнтэйгээ өрсөлдөнө үү, төдий чинээ уул нь бол манад технологийн сайжрах хэвээр зардал нь буурах хэвээр л да. Тэгэхээр магадгүй хамгаалсараад энэ дээр хүмүүс санал нийлэхгүй гэж болно л да. Миний хувьд бол хамгаалагцсаар агаад өнөөдөр байдлын байгаа юм биш үстэй гэсэн бас тийм бодол байна л да. Тэгэхээр тийм. Тэгэхээр яг үнэхээр бизнес их өнөөдөр бас тэгж хэлээд бид нар шударга өсөлтөө биений харж өсөх тийм л асуудлыг тавих хэрэгтэй юм байна. Нэгд хоёрт болохоор одоо ингээл бизнесийн өнөөдөр ингээл улсаа царайчилдаг нэг хэлэх нэг тендер өгчөөч гэдгээр бизнесээ өргөжүүлэхээ хардсан төрийн оролцоо их байгаад байгаа. Тэр өөр л юм зохицуулах хэрэгтэй. Тухайлбал ямар зохицуулалт гэдэг яг өнөөдрийн үед гэж хараад байна. За баярлалаа. Энэ өрөө мэндийг хүргье. Оросчд бол үзэгчтэй. Ер нь бол яг эдийн засгт бол энэ хувирлууд явагддаг. Энийг бол яг хямралч гэж нэрлэж болно, янз бүр нэрлэдэг. Дэлхийд дээр бол одоо 1900 оноос хойш бол өдний хүртэл 23-аас 25 удаагийн тийм нэлээд дөрвөлтөй хямралууд бий болж байсан. Монгол улсын хэмжээнд бол 1992 оноос хойш 90 оноос хойш бол энэ дөрөвт удаагийн тохиолдлоо. Бид нар 90-ээс 92 онд бол системийн өөрчлөлт хийжсэн. 97 онд бол Азийн хямралыг гарч ижигт инх сайхан болоо
үн чөлөөлөөд тодорхой үннүүдийн хатуу тогтолцоог байхгүй болгоод бас тэр хямралыг гарч ирсэн. 2009 онд одоо Батуулгын ерөнхий сайд бол хасах 1.6-т эдийн засаг аваад 10 сая малын үед зодонд алдсан байсан шүү дээ. Тэрийг 2 жилийн дотор бол нэмэх 17 болгосон макро эдийн засаг өсгсөн. Өнөөдөр бол 4-т хямралын босгон дээр ирж байна. Тэгэхээр өнөөдрийн 4-т хямралыг авч явах гэж байгаа хүн маань өнөөдөр бидний бас асуудал болж магадгүй. Уртлын 3 хямралыг Жасраавга, Бямсрангой, Инх сайхан Батуулд гээд 4 эдийн засагч авч явсан. Бүр макро эдийн засагч нар. Тэгээ өнөөдрийн манай яг ерөнхий сайд маань би Алтан уягийг бол 2 жил энэгээр нь дандаа ярьдаг байсан. Алтан уяг ерөнхий сайдаа та бол эдийн засгийн макро эдийн засгийн 5-9 параметрыг мэдэхгүй байна. Өнөөдөр яг түүний нөгөө нөхөн Инх сайхан бэлэг гараад ирсэн. Сайхан бэлэг бол бидний үеийн зал би бол хүндэтгэж байна. Монгол улс бидний үеийнхэн бас ерөнхий сайд болж баярлж байна. Гэхдээ хямрал үед макро эдийн засгч авч гардаг. Одоо өнөөдөр бол аж ахуй нэгжтэр юу хэрэгтэй нэгвэл ерөөсөө ил тодын хууль. Хэрвээ Алтан уяг ерөнхий сайдыг тэр 5 сард оруулж иржсэн ил тодын хуулийг батлаад өгсөн бол манай эдийн засаг сая 7 сарын 1-ээс 11 сарын 1-ний хооронд энэ 95 мянган аж ахуй нэгж бүгд урам зоригтой болоод санхүүгийн реформ хийгээд гараад ирчих байсан. Тэгэхээр манай аж ахуй нэгжтэр яагаад ингэж 10 хүнтэй ч 1000 хүнтэй хямрах гэдэг нэг том асуудал бол бид нар санхүүгийн реформыг гүйцэтгэж чадаагүй байхгүй. Санхүүгийн реформыг хийж чадаагүйс 97 онд Азийн хямрал болсон. Өнөөдөр Азийн 97 онд санхүү банкны системээс солиогоогоос суулж тэмдэг хямрал болсон. Манад 10, 11, 12 онд дэжгүй болсон шүү дээ макро эдийн засгийн төвшин. Тэгэхгүй буцаагаад юу асуудал гарсан бэ гэвэл компаниудын санхүүгийн бүртгэл тооцоо дахиж санхүүг ашиглаж эдийн засгаа зэмсэг болгож өсгөдөг тэр механизм манад байхгүйсэн. Одоо энийг хийхгүй бол өнөөдөр нүд туурсан юм шиг өнөө маргааш юм ярьж болохгүй. Ялангуяа одоо энэ дэр би энэ манай лав өсрөн байна, манай энэ профессорууд эдийн засгч нар дуу хоолой гаргах хэрэгтэй. Улс төрчдийн хийж байгаа алдаа болгоныг хэлэх хэрэгтэй. Учир нь 76 дотор бол макро эдийн засаг мэддэг хүн маш цөөхөн. Дээр нь үндсэн хуулийн эрх зүй мэддэг хүн маш цөөхөн. Тэгээд тэд нар бидний бодлогыг гаргаад биднийг сайхан амьдруулна гэвэл уучлаар. Тийм учраас мэрэгжлийн улсууд маань айхгүй, эрж зоригтойгоор дуу хоолойгоо гарга. Хэрвээ тэр макро төвшний алдаа хийж ивэл анхнаас одоо энэ засгийн газрын бүтц өнөөдрийн хямралыг эсрэгээр бодлогоо батлана шүү дээ. Энэ батлах үеэс нь авахуулаад шүүмжлэлтэй хандаад дэмжээд явахгүй болохгүй байна. Тийм учраас өнөөдөр сайхан бэлэг бол аж ахуй нэгжид үшээ гэж байгаа. Тэр зөв. Тийм учраас ил тодын үйлийг өнөө маргаашгүй батлах хэрэгтэй. 12 сарын 31-нд бид шинэ санхүүгийн эхлэлийн тайлан гаргаж явах хэрэгтэй байхгүй. Энийг Алтан уягийг хийлгээгүй төлөө ардын нам бол өнөөдөр засагт орох эрх олж авч байгаа байхгүй. Одоо ардын намын нөхдөд энэ юугаараа далимдуулаад дахиад энэ аж ахуй нэгжийг дэмжих бодлогыг хаах юм бол энэ уучлаарай. Чагсаалаас хасан ч болно. Бид одоо энэ бол улс төртөө зав яг л эдийн засаг мөнгөний бодлого явж улс төрч хүний шийдвэрээр шийдэгдэг гэдэг байхгүй. Өөр юм шийддэггүй. Энд явж ирсэн яриагаар өөрийн чи асуулт Монголын аж ахуй нэгжүүд ерөнхийдөө тийм чадвар байна уугүй юу? Энэ дээр бол яг сайн эерэг нөлөөнүүд бол эерэг үзэгдлүүд бол харагдаж байна. Гэтэ энэ нь бол яг өөрөөсөө ингэж явж байгаа процесс нь яг юу болсон бэ гэх юм бол манай одоо төгрөгийн ханш унаад тийм үү. Тэгээ унахад бол ерөнхийдөө маш хэцүү байдал үүсэж байгаа. Өмнө нь бол яагаад бас аж ахуй нэгжүүд хэцүү байдал үүссэн бэ гэхээр нөгөө уул уурхайн салбарт хүчтэй хөгжиж явагдсан. Тэгээд тийм хатуу валютын ханштай төгрөг нь нэлээд чангардсан байсан үед манай аж ахуй нэгжүүд жижиг аж ахуй нэгжүүд гадагшаа гарч өрсөлдөх тийм боломжгүй байсан. Харин одоо уул уурхайн асуудал буурснаас бол нэг сайн асуудал гарч байгаа нь хөдөө аж ахуй экспортын чиглэл юм уу? Зарим жижиг дунд үйлдвэрүүдийн экспортын чиглэл нэлээд өсөж байгаа тийм тооноо сүүлийн 2-3 сар дээр гарч байна. Тэгэхээр ерөнхийдөө аж ахуй бол ерөнхийдөө чадвартай. Монголын аж ахуй зүгээр ингээд таавчг байд байж байгаа улсууд гэж би бодохгүй. Гэхдээ чадвартай. Тэгээд ингээд процессууд байгаа. Гэхдээ бидний одоо нэг яриад байгаа юм дээр анх бид нар бол хямралын тухай ярьж байгаа. Эдийн засгийн мөчлөгийн тухай ярьж байгаа. Яагаад ч юм яриа ингэж явж байгаа гэдгийг эдийн засгийн урт хугацааны өсөлтийн тухай 20 жил, 40 жил, 30 жилийн тухай асуудал руу явж байгаа юм. Ингээд асуудлыг ингээд төвлөрж ярих гэсэн. 2 жилийн дотор юу хийх вэ гэдэг асуудал. 2 жилийн дотор үр дүнгээ өгөх тухай тийм л асуудал ярих хэрэгтэй байх гэж байна. Одоо юун дээр болохоор Монгол банк хүчтэй бодлого явуулж болно. Аль эсвэл засгийн газар төсөв мөнгөний хоёр бодлого байгаа. 2 жилийн дотор сая ерөнхий сайд сайхан бэлэг ийм ажил авчаа бизнестэй уулзсан байна шүү дээ. Нэг 50 бизнесийн төлөөлөлтөд уулзсан байлаа. Тэгээд ер нь урт олон дунд хугацааны бодлого загнах эдийн засгийн үндэсний зөвлөлийг байгуулъя. Тэ? Үнэхээр одоо эдийн засгаа бас нэг эрүүл харъя. Нөгөө солонгоруулъя гэж олон жил ярьдгаа бид нар бол эхний ээлж нь алхамд авч үзэх хэрэгтэй байна. Эдийн засгийн системийг нэг онцлоод үзье гэж мэдгдсэн байлээ л тэ. Тэгэхээр яг одоо тэр бол хавсран хилдэг шиг бид нар бол үнэхээр тэ
Яаж өнөөдөр энэ байдлаас богино хугацаанд нөгөө хувийн хвшлээ нуруундаа өрөөд байгаа 90% хвшил авч байгаа. Энэ бол бид нөөс яриаман төвлөрөх хэрэгтэй. Урдлын 3 хямралаас яаж гарав гэдэг. Гэхдээ сая бол манай мэрэгжлийн улсад маань таад маань шууд хэлээч. Алтан хуйг ерөнхийдөө 3.4 их 80 төгрөг хэвлэл оруулсан шүү дээ. 13 оны 1 сард үн докторжуулах хөтөлбөр гэдэг. Тэр хэвлсэн мөнгө чинь буцаагаад уул уурхаан түүхэд унчихгүйд орлох юм байхгүй болцсон. Экспорт байхгүй, валют орж ирээгүй. Тэгээ 3.4 их 80 чинь манай өнөөдрийн долларын шиг 30% өсгсөн. Мөнгө хэвлээд орвол тэр хэмжээгээр жилийн дараа өсдөг нь бол энэ эдийн засгийн хууль шүү дээ. Энэ хуулийг бол манай мэрэгжлийн улс шууд хэлж явах хэрэгтэй. Би алтан уйгийг тэр үед хэлжсэн учраас би өндөр юм бардан байгаа юм л да. Хоёрдугаарт нь тэр бондны мөнгө зээлэд оруулаад ирсэн. 1.5 их 80 төгрөг доллар. Өнөөдөр тэр мөнгийг яг тэр станц, цахилгаан станц төмөр зам уул уурхад өгсөн өгөөгүй шүү дээ. Одоо энэ буцаа өөр болж байгаа. Тэгээд цаагаар нь бол энэ валютын 30% хямрал гараад ирэхгүй манай нийт валютын 60% нь бол уул уурхай шинг орцсон байсан, эргэлтэнд явж байсан, 20-30% барилгад байсан. Яг энэ өнөөдрийн тэр таавчиг ойж байгаа, талх хийж байгаад бол 10% валют зарцуулдаг. Гэтэл нөгөө хэд нь өнөөдөр бүгд шороо болоод нөгөө талд нь арматур болцсон эргэлтгүй хөвтөж байгаа байхгүй. Өнөөдөр эхний ерөнхий сайдын ажил бол эднэрийг л эргэлтэнд оруулах ажил. Одоо яах вэ? Тэгжээж бол цаашаа явна. Гадаадын орнуудын тусгай ингэ судлаад харж байхад жижиг үйлдвэрүүд нь өөрөө юм нэгдмэр бодлоготой кластер маягаар явж байгаа хэрэгтэй. Манай жижиг дунд үйлдвэрлэгч нар өнөөдөр нэг бүтээгдэхүүнийг дуустал хийдэг байхгүй. Тэгэхээр тэр технологийн чиглэлдэггүй нөгөөдх нь өрсөлдөж чадвар муутай, чанар муутай бүтээгдэхүүн гараад манай хэрэглэгч өөрөө хүлээж авч чаддаг байхгүй. Гэтэл гаднаас ятаас сужиж байгаа бүтээгдэхүүн хямдхан асар өндөр дизайнтай технологитой юм аваад ирдэг. Тэрнээс нөхөд идэг. Зах зээл нийгэмч өөрөө хэрэглээний эдийн засгийг сувбадаас амар савлгадаг юм өөр эдийн засгч дагаад байгаа. Одоо манай Монголын ямар ч одоо хүмүүс хэд бүгд утастай. Бүгд л одоо ямар нэг машин ундаг. Энэ өнөөдөр хэрэглээний эдийн засаг хэтэрхийх ингэж одоо ингэж ард түмний нуруунд үүрэндэг. Энэ тэр жир өөр болж байгаа. Бүх хүмүүс өртөө. Нэс гарах гарцаа. Тэгэхээр бид нөөдөр жижиг дунд үйлдвэр яах вэ түрүүний багшийн хэлдэг зөвлөдөө. Ер нь бид нөөдөр жижиг дунд үйлдвэрүүдийг бүгдүүлэн явуулах хэрэгтэй. Гэхдээ бид нар өөрсдөө хийчихдэггүй байгаа бүтээгдэхүүний импортоор маш одоо бага зардлаар оруулж ирт төр өөрөө төрийн зохицуултаар бод хуулиараа ихсэн учраас бүрдүүлж өгөх хэрэгтэй. Манай өнөөдөр гутал үйлдвэрлэж байгаа улсууд маань өнөөдөр импортоор авах гол нэрлэлийн бүтээгдэхүүн гадаад байж байгаа байхгүй юу? Тэрийг оруулж ирэхдээ төрийн бодлогоор зохицуултаар бас хүү мөгийн баг татврын айлын чөлөөж тэгээд нөгөө бүтээгдэхүүн гарахтаа бас хямд Монголынхаа хэрэгс тохирсон үнээр гаргахгүй бол хэтэрхийх өндөр үнээр гарчих юм бол гадны бүтээгдэхүүн өрсөлдөж чадахгүй. Өрсөлдөөн гэдэг бол зах зээлд бол тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр